яг төвийн хэсгийг харахад бол бас гоё л болсон байлээ. Тэгээ цэцэг мэцэг тариад ер нь аятайхан болсон байлээ. Тэгээ зарим төр зах хэсгээрээ бол цэцэгжүүлэлт бас дутагдaltaй л байлээ. Тэгээ нулаастай явах замд бол тэгээ цаашаага ер нь зам амж гэсэн идэрхий тэгээд нэг юу харагдахгүй байл. Цэцэг мэцэг тарьсан цэцэгжүүлсэн юм харагдахгүй байлээ. Тийм. Хүмүүсээс энэ одоо цэцэгнүүдийг одоо хастаж хайж байгаа ч юм уу тийм ээ. Ийм одоо үйл явдлууд харагдаж байгаа гэсэн. Энэ талаар чи ямар бодолтой вэ? Энэ тал дээр гайгүй юм шиг байсан шүү дээ. Нэг тийм тасцсан барьсан би л авалж хараагүй. Одоо ядаж тэг гэртээч болов цэцэг тариараа. Тэг хашаандаа ч гэсэн цэцэг тариараа. Одоо цэцэгзүүлэх одоо үйл ажиллагаанд явцад бол гар бие оролцоорой л гэж хэлмээр байна да. Энэ тогтчлтын талаар гэхээр энэ яг энэ барилга байшингийн төвлөрөлт бол бас хэтэрхий төв рүү нэг тал руугаа дотгошоо шахалттай. Одоо чинь ингээд энэ эргэн тойроо харахад яаж вэ? Дандаа том барилгууд ингээд битүүт баригдаад орчны ерөнхийд жоохоо юуг бол хэд дотгошоо төвлөрөлттэй байна. За цэцэрлэгчдийн талаар болохоор ерөнхийдөө бол сүүлийн үед бол яг намайг оюутан болж орж ирж явах юм уу нэг 4-5 жилийн өмнө цэцэрлэгч хотын байдал бол шал өөр өсөө одоогоос бол. За энэ одоогийн байдлаар бол харахад бол ер нь цэцэрлэгчдийн талаар болон энэ залуучууд болон настай хүмүүс ингээд амраа суух газрууд за сайхан зүйлэг хараад сэрүүхэн сандалтай ингээд амрах газрууд бол ер нь нэлээ шинээр бол байгуулагдж эхэлж байна. За чи энэ одоо тэр наран туулын урт тал руу идэх юу лээ? Үндэсний цэцэрлэгт түрэл ингээд тэр бас очиод ингээд ороо өдөш юм уу ингээд сайхан очиод амраа суухад байсан. Айгу тоглог болцсон байна лээ. За ерөнхийдөө яг миний явж байгаагаар яг энэ Баянзүрх тал руугаа ийшэн бол ерөнхийдөө ингээд замын хоёр талаар бол цэцгийн мандлууд ихээр тавьсан байна лээ. Энэ бол ерөнхийдөө хотын үзмжинд бол нэг сөргөөр нөлөөлөд байгаа юм байхгүй бас надын бодлоор бол нэг сайхан ч юм биш гэж бодож байна. Зүгээр ингээд сайхан юм зүлэг байхад бас болно ш. Заавал ингээд өнгө цэцэг учиргүй хөрөнгө мөнгө зарцуулаад өнгө цэцгээр ингээд цэцгийн мандал босгоо тэрэг баг нэг л жилийн настай юм чи тий. Харин ингээд сайхан зүлэгжилтэй ингээд сайхан ингээд тийшээс харахад ногоон сайхан зүлэгтэй байвал бас нүдэнд бас эргэлжилсэн юм байснаас илүү чимэгтэй юм болоо гэж бодож байна да. Би бол хаавал дүүргийн иргэн. За хаавал дүүр гэхээр яг энэ төв тал руугаа бол гайгүй наашаа одоо шинэ одоо Ярамгийн гүүрнээс наашаа тэ Чингисийн өргөнчлөө тал руугаа. Яг миний амьдарж байгаа тал руугаа бол яг тийм хотч тогтчл тал руугаа бол энэ цэцэрлэгч тал руугаа бол тийм сайн биш ерөнхийдөө бол. Яг л гэр байр хороол тал руугаа ороод ивчдэг болохоор. Хот тогтчлтол ерөнхийдөө тогтчлтанд таалагдж байгаа. Тэгэд би болохоор Жингэлтэй дүүргийнх. Гэхдээ нэг тогтчлт байдаггүй. Нийсний иргэд маань бас өнөөдрийн одоо бий болгосон тогтчлтын дээр өөрөөсөө бас хайр гамгүй одоо хандж байгаа гэсэн шүүмж одоо байнга дагаж явдаг л да. Энэ дээр байр суурь нийлэх үү? Нийлж байна. Бүр нийлэн л та. Хоггүй цэвэр амьдруул тэгэл гэн гоё байна л гэж бодчих. За зуны үйлрлийн талаар гэх юм бол одоо Улаанбаатар хот яг өвөлдөө болохоор нэг тийм юу идэггүй шүү дээ. Янз бүрийн одоо нэг гоё тийм тогтчлт юм байхгүй. Одоо залуучууд очиж суу ихээр суух газар байдаггүй те. Одоо бол зуны үйлрэлд бол яг цөөх хэдэн газар л байгаа. Гэхдээ өөр дөрдийнхаас бол илүү дээрчсэн асуудал бол байгаа. За одоо энэ дүүрэгч одоо Баянгол орно шүү дээ. Баянгол дүүргэл айгүй их цэцэг үстэй. Ер нь энэ жил бол харьцангуй өөр байна шүү дээ. Тэ. Айгүй их нь одоо замын хажуугаар цэцэг одоо нэг гүүрнүүдийн дээгүүр төв замын хажуугаар ингээд амьд цэцэг үлгцэндээ шороотой. Тийм үү.